Цаана үзэгчдээ сонсогчдоо тэгэхээр Уянгагийн подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарт бид Лантун дохио төрийн бус байгууллагын тэргүүн Ганбаярыг урьж ярилцах гэж байна. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бид хоёр юуны талаар ярилцах гэж байна вэ гэхээр цар тахлын үед хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл бол нэмэгдсэн гэсэн тоо мэдээлэл эсвэл одоо телевизийн мэдээ, сайтын мэдээ бол одоо ингээ өдөр тутамд бол нийтлэгдэж цацагдж байгаа. Тэгэхээр яг нөхцөл байдал одоо ямар байгаа вэ гэдгийг хамгийн сайн мэд хүмүүс маань ялангуяа одоо яг энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бас байгууллага болов уу гэж миний хувьд бодоод өнөөдрийнхөө цочин гөрсөн. Тэгэхээр одоо ичидийн орны хувьд хүүхэд хамгаалах төр хамгаалах байрныхаа одоо багтаамжаа 2 дахин бүр нэмэгдүүлсэн гэсэн ийм мэдээлэл бас гарсан байсан. Тэгэхээр энэ бол яг хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл тэр хэмжээгээр нэмэгдчихсэн байна гэсэн ийм одоо ойлголт болоо гэж батсан. Тэгэхээр энэ талаар эндээс хоёлаа яриагаа эхлүүл гэж бодоо тийм. За тэгэхээр ялчгүй бидний хувьд бол хүчин чадал бол нэмсэн шалтгаан байгаа. Тэгэхээр нэг талаас бол мэдээж ялчгүй зар тахлын үед бол өнгөрсөн 2020 оны 1 сараас эхлээд ер нь яг цар тахал гарч ирсэн үеэс эхлээд ер нь хүчирхийллийн тоо баримтууд ер нь бол нэмэгдэж эхэлсэн. Эргээд бас нэг талаас нөгөө илэрх хэлбэр нь янз янзаар илэрч гарч ирсэн. Ахуй харигталт нэмэгдсэн. Гэх мэт ингээл шалтгаанууд бол олон тал байгаа. Нөгөө талаас бас нөгөө сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нэгэнт зогсчихсан. Бараг ирэх 9 сар хүртэл ер нь бол үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор нэгэнт тэнцээ хоосон байшин байлгахаас илүүтэйгээр хамгаалах үйлдэл ажиллагааг илүү өргөжүүлээд энэ дээр бас хүүхд хамгааллын хариу үйлчлэгийг бол илүү өргөн хүрээнд үзүүлэх гэсэн зорилготойгоор бид нар бол одоогийн байдлаар өргөжүүлсэн хэлбэрлэл бол гарч шинэ зохион байгуулалтаар бол ажиллаж байгаа. Ер нь бол хүүхд хамгааллын салбар дээр ялангуяа энэ гэр бүлийн хүчирхийллийн гаралтууд ер нь бол нэг талаас 20 зэрэг тогтоосонтой холбоотойгоор янз янзын хэлбэрлэл шилжиж байна. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн асуудал бол илүү даалт хэлбэрлэлөө, тэрсмэ илүү ахуйн хэлбэрлэлөө, тэгээд бүр урагт төрлийн тал руугаа илүү хэлбэгээд орчлоо. Тэгээд бас ахтар эргүүч бас ерөөдөө араараас бас гарсаар энэ дээр бас олон талын одоо ялангуяа төрийн бас байгууллагууд урьдчилан сэргийлэх чиглэл дээр илүү олон талын ажлууд хийх хэрэгцээ шаардлага бол нэлээх гарч байгааг бол бид нэр ажиглаж байна. Тэгээд мэдээж оны өмнө бид нараас хүн байнгын өрнүүлээд энэний хүрээнд зорилттой айлрахуйд хүнс тарааж явж байсан. Тэгэхээр хамгийн бас нэг талаас хэцүү хүнд асуудал хүчирхийллийн гаралтаас гадна хүүхдийн боловсролын асуудал ч гэсэн ер нь бол маш хүнд байна. Нэгсэндээ хотын захын дүүрэгт интернет болон телевизэр ч байхгүй хүүхдүүд нэгсэндээ боловсролын хоцрогдол гэдэг зүйл рүү бол өөрөө ирэхгүй орж эхэлж байна. Ийшээ бас яг төрийн бас байгууллагууд төрийн байгууллагууд ямар чиглэлийн бодлогод ер нь баримтлж ажиллаж байгаа. Цаашид ер нь энэ зүйл ямар хэлбэр хөрөх үү гэл бид нар ер нь толгоогоо гашуулгах их олон асуудлууд ер нь бол одоо л нэмэгцээр лээ. Яг өнөөдрийн байдлаар одоо шилбэл төр хамгаалах байранд нь хичнээн хэдэн насны хичнээн хүүхдүүд одоо үйлчлэгээ аваад байж байгаа. Тэгээд нэг хүүхд одоо шилбэл хэр удаан хугацаанд байрлаж одоо үйлчлэгээ үзүүлж байгаа гэсэн. Төр хамгаалах байранд бол одоогийн байдлаар нэг 23 хүүхэд бол үйлчлэгээ авч байна. Тэгээд дэж бас нөгөө хүчин чадлаа нэмлээ гэж шууд бас нэг дүүртэл нь бас хүүхэд бас аавна гэсэн үг бол биш л дээ. Мэдээж тэр бол холбоон зуучлалаар тодорхой хэмжээний хүүхд хамгааллын процесс явагдаад манай дээр бол тоо нэмэгдэнэ. Тэгэхээр яг үйлчлэгээний хугацааны хувьд бол янз янз кейсээсээ шалтгаална гэсэн үг. Тухайн хүүхдэд хэр хугацаанд нэг талаас хуулийн асуудал нь хэр удаан үргэлжлэх нь вэ? Эргээд эцэг эхчүүд дээр ямар шийдвэр гаргах нь вэ? Хамтарсан багнаас ямар дүгнэлтүүд гаргаад эцсийн байдлаар ямар шийдвэр гаргах хүртэл нэгсэндээ тухайн шийдвэр гаргалтал байрлуулан хамгаална гэсэн үг. Тэгээ бидний хувьд бол янз янз л яадаг. Зарим тохиолдолд бол хүүхэд нэг сар байрлах, заримдаа 3 хоног байрлах, заримдаа 3 сар ч юм уу те янз янзаар урт хугацаанд нэгсэндээ байрлах боломжтой байдаг. Тэгэхээр тэр болгоноор хүүхд хамгааллын хариу үйлчилгээний хүрээнд сэтгэл засал тэгэл нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгэмшүүлэх чиглэлийн үйлчилгээнүүд, боловсрол хөгжлийн үйлчилгээнүүд ер нь бол энэ дотор хасраад явагдаж байгаа гэсэн. Тэгээд
мөн бас яг төрийн бас байгууллагатай ч гэсэн ер нь хамтаа ажиллагаатаар хамтарсан байгууллагатай ч гэсэн аль хамтаа ажиллагаа өргөжүүлээд энэ тал дээр бас илүү сайжруулах, засах, залруулах зүйлүүд дээр ч гэсэн бид нэр анхаарал манай Хүүхд хамгааллын баг бас энэ дээр нэлээд ажиллаад явж байна. Одоо яг төр хамгаалах байранд тухайн хүүхдийг авах хүртэл яг ямар шугамар тухайн хүүхд маань одоо тий танаа дээр төр хамгаалах байранд одоо ирдэг вэ? Гэр бүл хүүхд залуучуудын газраар дамжих уу? Тэ эсвэл яг ямар холбоо, яг ямар дарааллаар гэх юм уу? Тийм ер нь бол шууд манайх бол хүүхдтэйгээ авах боломжгүй. Энэ бол хуулийнхаа үрээгээр явагдана, хуулийн зохицуулалтаар явагдана. Тэгээд нэгсэндээ хамтарсан багаар нөгөө талаасаа таны хэллэгээр хүүхд гэр бүл хөгжлийн газраас тодорхой хэмжээний холбоон зуршлаар за дээрээс нь төрийн бас байгууллагуудаар холбоон зуршлаар манайд ирдэг. Тэгээд дүүргээс орон нутгаас гэх мэт ингээд тодорхой хэмжээний холбоон зуршлаар ирэхэд бол манай юу гэдэг. Тэгээд мэдээж энэ чинь өөрөө цагдаагийн байгууллага төрийн Хүүхд хамгааллын баг ерөөхдөө ажиллаад тэгээд шаардлагатай хамгаалтанд авах шаардлагатай гэдэг эрсдлийн үнэлгээ гараад тэгээд хамгаалах байр магадгүй улсын хамгаалах байр ачаал өндөртэй байх юм бол нэг талаасаа манайх руу бас ирж байгаа, нөгөө талаас шууд ер нь манайхтай харилцдаг, хамтардаг байгууллагууд бол шууд манайх руу халбан зуршил хийх байдлаар ингэж ирэхэд бол хүүхдүүдэд авдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүмүүсээс нэг талаас өрөөсгөл гардаг шууд л одоо гудамжинд энэ хүүхд асуудал гэж бол манайх шууд аваад байрлуулдаг юм шиг хүлээж авдаг тэр бол үгүй. Энэ чинь хуулийн бас зохицуулалт байгаа. Энэ дээр цагдаа ажиллах хэвээр төрийн байгууллагын ялангуяа хамтарсан багийн ажиллагаад өгнөлтүүд бас гарч байна. Тэгжээж бид нар бас энэ дээр бол шат дараатаагаар арга хэмжээнүүд авагддаг байгаа гэсэн үг. За ялангуяа одоо жишээлбэл цар тахлын үед өмнөх одоо жилүүдээс байсантай харьцуулах юм бол тий өмнөх үетэй харьцуулах юм бол ч юм уу хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг за хүчирхийлэл ингээд тоон нэмэгдээд байна гэсэн ийм ингээд нэг тоонууд гараад байна шүү дээ. Энийний одоо суур шалтгаан нь юу нь юу байна? За та бүхний хувьд одоо жишээлбэл ичээдийн уут гээд сайхан бас аяна зохион байгуулсан тий ингээд нэг яг газар дээр нь яг бодитоор яваад тэгээ бас давхар судалгаа хийгээд ингэж байгаа учраас бас энэ тал дээр илүү мэдээлэлтэй байгаа гэж бодоод байна л та. Яг хоо нэг талаасаа бас нөгөө төрийн гаргасан хэд хэдэн шийдвэрүүдтэй бас энэ бол ялч холбоотой. Цар тахалтай нэг талаасаа сэтгуурлахундаа хөдөлтаалахгүй байжсэн тэр тавигдсан. Он гарсны дараа бүр алкогол бүр шууд бүх төрлийн алкоголын зөвшөөрөл гарч ирсэн тий. Тэгээ түүнийг дагаад бас хүүхдийн хүчирхийллийн тоо огцом нэмэгдсэн тий. Нэг өдөр 140 гэж дараа өдөр 170 болоод ч юм уу тий. Гэх мэтэр ингээд тоонод огцом өрсөж байгаа. Энэ бол бас яг тэр гаргаж байгаа шийдвэрүүдтэй бас нэлээд холбоотой. Тэр нөгөө нэг ялчвал архитект гэдэг зүйл бол нэг талаас бас энэ хүчирхийлэлд бас нэг талаас их том нөлөө үзүүлж байна л да. Тэгээ архины худалдаа явж байна. Тэгээ хин банк давтамжтай авч байна. Эргээд бас хин архины хамааралтай байна гэдэг. Тэгэхээр энэ олон талын хүчин зүйлсээс бас нэг талаас нөлөөлж байна. Таны хэлдгээр бас бид нэр ижидээ уута энэ хүрээнд аль өрхөдөр хэдий очисон боловч бид нь бол өмнөх жилүүд шиг гэрээр нь орох тий тухайн хүмүүстэй бүр яг бодит байдалтай танилцах нөхцөл боломж төдийлөн бас сайн үүсч өгөөгүй яа тэгэхээр цар тахал нэлээд гарч ирсэн. Гэрт нь орох боломжгүй хориотой байсан. Тэгээд бид нэр өөрсдөө халдвар хамгаалтын дэглэм нэлээд барьж байгаа учраас яг хүүхдийн амьдарч байгаа нөхцөл боломжийг бол шууд үнэлэх бас хэцүү байсан. Гэхдээ мэдээж хүнд амьдралтай айлууд бүр илүү хүнд болцсон нөхцөл байдлаатай улмалт харж байгаа. Зөвхөн юу гэдэг өөрийнхөө амьдралыг аваа явж исэн ер нь гайгүй дэмжлэг л жоохон дэмжлэгийн шаардлагатай айлууд маань хүртэл бүр маш хүнд байдал руу орчихсон. Өдөр тутмынхаа үнсийг хөдөлж авч чадахгүй болчихсон. Гэх мэт ийм нөхцөл байдлууд эдийн засгийн том нөлөөнөөс болоод бас нийгэм тэр чигээрээ стресс бухимдалд нэг талаас орж ин тэр стресс бухимдалч гэсэн энэ хүчирхийллийн гаралт нөлөөнд бас нэлээд нөлөөлж байгаа. Нэгсэндээ хуучин хүүхэд сургуультай очдог, цэцэрлэгтэй очдог хэсэг хугацаанд гэр бүлийнхээ орон зайнаас ингээд хөндөрчдөг байсан бол одоо бол харин эсрэгээрээ бүх нөхцөл байдал дээр бүх тэр хүний стресс уур бухимдал нэгсэндээ хүүхдээр илэрч гарах тийм нөхцөл айл хэдийн бүрдчихсэн байгаа учраас тэгээд энэ нийгмийн хүчин зүйлс нөлөөлж байгаа хувь хүний характер тэгээд мэдээж нөгөө хүүхдүүдийн гэртээ хахаар мэдээж хүүхд болгонд хөдөлгөөн ихтэй байна төрсгөөтэн тий гэх мэт энэ хүүхдүүдтэйгээ буруу харьцдаг аав ээжүүд хүртэл тэрэндээ тодорхой хэмжээний уурлах хэлбэрээр буруу хүмүүжлийн буруу арга хэлбэрийг сонгож ашиглаж байгаа гэх улмаас бол энэ бас гэх мэт ингээд олон хүчин зүйлс бол нөлөөлж байгаа гэсэн үг. Тэгээ одоо түрүүн би хэлсэнчлэн ураг төдлийн хүчин нэмэгдэх болсон бас шалтгаан
нэг талаасаа энэ бол нөгөө нэг гэр гэртэй бүх хүмүүс хамтдаа байгаа тийм. Тэгээд тэр чинь хүүхдийн орон зай гэдэг зүйл бас нэг талаасаа эвдэгдэх магадлал айгүй өндөр байна. Нөгөө талаасаа сургууль цэцэрлэг гэдэг бол нэг талаасаа анхан шатны илрүүлэлт байсан бол одоо тэр даалт хэлбэрлэлөө нэг талаасаа шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бүх зүйл рүү бас бид нэр анхаарч ажиллаж яаж энэ хэлбэртэй даалт хэлбэрийн хүчирхийллийг, энэ ураг төрлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, өрнөөс үржилэн сэргийлэх аргууд дээр ажиллах бай гэдэг дээр бас төрж гисэн бас нэлээд бодох шаардлагатай. Эргээд төрийн бас байгууллагуудынхаа сайн туршлагуудыг ч гэсэн авах хэрэгтэй шаардлага бол айгүй их байна. Тухайн хүүхэд одоо жишээлбэл төр хамгаалах байранд очино гэдэг маань за нөхцөлөд л бол үнэхээр хэцүү байсан байна л гэж ойлгоо шүү дээ. За тэгээд төр хамгаалах байранд тухайн хүүхдийг одоо аваад тэгээд яг ямар үйлчилгээ тэгээ тухайн хүүхдэд зориулж үзүүлт юм бэ? Мэдээ сэтгэл зүйн хувьд бол бас асар дарамттай байх. Гэхдээ хүүхэд учраас бас одоо нөгөө нэг онцгой анхаарч одоо сэтгэл зүйн засал хийх ч юм уу те ийм зүйлс ер нь хэр байд юм бол ер нь бол яг байгууллагын хэмжээнд хүүхд хамгааллын хариу үйлчлэгч одоо яг сэтгэл зүйн үйлчлэгээ, яг нийгэмшүүлэх чиглэлийн үйлчлэгээ, хөгжлийн хөтөлбөрүүд явагдаж байгаа. Тэгээд яг хүүхдүүдийг нөгөө нэг ар гэртэй нуулзуулах, эргээд гэр бүлд нэргэн нэгтгэх, түүнийг дагалцсан одоо мэдүүлэг авах, мөнгөлөгчтэй нуулзуулах, хуулийн асуудлуудыг хөдөлсөлдөх гэдэргээ бүх ажлууд ер нь гэсэндээ яг тэр хариу үйлчлэгээ үзүүлж байгаа баг дээр ерөөхдөө шууд ирнэ. Тэгээд кейс нэгдснээс эхлээл ерөөхдөө бол тухайн хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжил, боловсрол, гаргаж байгаа хариншин, за дотоод үлмэг зүйл юу байна тэрийг засах, зан үйлийг нь өөрчлөх энэ чиглэл рүү нэгсэндээ хамтарсан баг маань бүрэн бүрэлдэхүүнээ анхаарч ажилладаг гэсэн. Тэгээд ялангуяа манай байгууллагын бас хамтарсан багийн хамгаалах байрны яг баг бол илүү бас хүүхдэд тэр нэг дутагдаад байгаа хайр, халамж гэдэг зүйлийг бас нэг талаас нь нэлээд өгөх гэж бас нэлээд ажилладаг. Тэгээд мэдээж хүүхд болгонд тэр хугацаанд байрлахтаа аюулгүй, тайван ялангуяа бүр тайвшрах тийм орон зай байгаасаа гэж айгүй хүсдэг. Тэгэхгүй болохоор хүн болгон тэр чинь гэртээ стресстэй байгаа, хэрүүл уралтай байгаа. Энэ бүх зүйлээс нь бас сэтгэл зүйн илүү тайвшруулах тал дээр нэлээд анхаарах. Энэ бол илүү. Тэгээд мэдээж боловсролын хасрагдлын үйл тэрэн дээр нь ялангуяа манай хөгжлийн ажилтнууд илүү тулж ажилладаг гэсэн үг. Танад нөгөө нэг хайрлагч гэсэн оронтой гаргасан гэдээ ярьжсэн тий. Тухайн хүүхдэд нөгөө нэг одоо тэр дутаад байгаа тэр хайрыг мэдрүүлэхийн тулд хам тоглох ч юм уу одоо тийм цаг гаргадаг ажилтаа гэж ойлгосон тийм. Хайрлагч гэдэг нь юун дээр ирсэн? Манай цэцэрлэг дээр ирсэн. Цэцэрлэгийн одоо яг л манай бас ижидийн орон төвдөр ижидийн орон 2 дээр жишээлбэл 70 хүүхэд, ижидийн орон 1 дээр 50 гаруй хүүхэд цэцэрлэгт явуулчихсан. Тэдний ер нь 100 гаруй хүүхэд бид нэр тэдний сургуулийн өмнөх боловсролын асуудал дээр нэлээд анхаарч ажиллаж байсан. Гэхдээ тэнд мэдээж бас л бидний сонгож авсан зорилттой айлын хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдэд нийтлэг ингээ харагдахаар нэг хүүхдүүд ер нь бол нэг тийм анхаарал халамж дандаа дутагдсан, хайр дутагдсан, илт харагддаг. Тэгээд мэдээж нөгөө хайр халамж дутагдсан тийм хүүхдүүд нөгөө бүх анхаарлыг өөр дөр авах гэж аягүй хичээдэг. Нөгөө талаас бас дандаа ингээд нөгөө багшийнхаа хөлд их ойрхон байдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар бусдын нүдэнд харагдах гэж хичээдэг ч юм уу тийм байдаг. Тэгэхээр тийм зүйл бас илт их олон байсан. Тэгээд тэрэн дээр манайх нөгөө хайрлагч гэдэг нь сайн дурынхаа залуучуудаас бүх эрүүл мэндийн шинжилгээнд ороод шинжилгээний бишрэгтэй хүүхдүүдэнд 7 хоногт ирэхэд 2 цаг л хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрүүлэх, хамтдаа тоглох, хамгийн дулаан үгсийг хэлэх, тэднэрт зааж сургах, зөвлөх юу байна тэр болгондоо хүүхдүүдэд яг л өөрсдийнхөө хүүхдүүдтэй дүүнэртэйгээ харилцаж байгаа юм шиг ингэж хайрладаг. Тэгээд ерөөсөө тэр хүүхдүүд хайр гэдэг зүйлийг л мэдрүүлэхтэй. Хайр гэдэг чинь ийм жижигхэн зүйлээс гэхдээ энэ чинь их хүчтэй мэдрэмж шүү гэдэг бид нэр мэдрүүлэх зорилготойгоор тэр оронтойг ерөөхдөө гаргаж ажиллаж байсан. Гэхдээ ялчгүй нэг цаад тахалтай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. Тэгээд харах одоохондоо бол сайн хэрэгжүүлж амжаагүй, сайн үр өгөөж туршлагыг бас мэдэрч амжилгүй л бас яг ковидтай залгачлаа л да. Лантун дохоо за ижидийн орон гэж ярихаар хүмүүс одоо жишээлбэл хамгийн сайн мэдэх нь ганц авлан л мэдэн штэ. Тэгээд яг энэ том одоо байгууллагын арт юу н хичнээн залуучууд ямар зохион байгуулалттай, ямар бүтцтэйгээр юу н ажилт юм бэ? Тэр талаар бас мэдээлэл өгвөл. За Лантун дохоо төрөмс байгууллага өдөр зөвл тэгээд ажлын алба. За тэгээд мэдээж 2 ижидийн орныг болон 2 гэсэн 2 бүтцтэй тустай бас үйлчлэгээний ажилтны цэцэрлэгчдээс ахгүйгээр нийтдээ нэг 40 орчим ажилчид байна. За тэгээд
Доор нь ерөөхдөө 300 орчим сайн дурын идэвхтэн залуучууд байна. Тэгээд ерөөхдөө энэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа ерөөхдөө явдаг. Тэгээд үндсэн Америкийн баг бас мэдээж бидний ижидээ орны нэг төсөл дээр илүү бас нэг гадаад харилцаан дээр илүү бидрийг дэмжиж илүү бидрийг олон талаас нь яг хүмүүстэй холбох, зурчлах маш том гүүр болж ажилладаг. Нөгөө талаас бол ижидтэй ах их хөтөлбөрийг бас Америкт бас хамгийн анх хэрэгжүүлж эхэлж байсан. Тэрийг бол бас одоо ч гэсэн илүү боддоор хэрэгжүүлээд бас ижидтэй орны нэг төвийн урсгал зардлыг байнга тогтмол дэмжих, нэгсэндээ хамгаалах хөтөлбөр тасралтгүй 3 жил үйл ажиллагаа явуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн бас баг. Тэгээд мэдээж улс орон даяар ижидтэй ах гэж гээд тодорхой өөрсдөө чадах зүйлээр хувь нэмэр оруулж байгаа маш олон бас яг төлөөлөгч хүмүүс байна л ажиллаж байна л да. Япон, Солонгос, Австралич гэдэг юм уу те. Тэр болгон дээр бас биднэрт нэг байнга тууштай хандив өгөхөд эргээд бас өөрсдөө бүр хандив цуглуулах энэ зохион байгуулсараад бүр ингээ баг болчихсон. Тэгээд бас яг ингээ Монголынхаа хүүхдийн асуудал руу илүү сэтгэл зүрхээ зориулж байгаа. Дэлхийн маш олон монголчууд бас яг бидрийг дэмжиж шаард байнга оролцож явж байна. Тэгээд мэдээж Монголд байгаа яг л өдөр тутмын үйл ажиллагаанд бас тусалж дэмждэг, сайн дурын үндсэн дээр оролцдог дэмжигч нар, хандивлагч нар ирэхэд бол байгаа. Тэгэхээр энэ бас том хүчний ард бас яалчгүй маш олон залуучууд ирэхэд бол байж байгаа. Ялангуяа сайн дурынхны хүч. За тэгээд ажлын алба буюу яг үндсэн офис баг те. Энэ бол бас л яг нөгөө хамгийн том ачааллыг өөрсдөн дээрээ авч энэ том аянуудын гол мотор нь болж ажилладаг. Тэгээд тэр болгоныхаа бас үр дүнгийн өөр өгөөжийг нь бас олон нийтэд өгөх, эргээд хандивлагч нартай тайлагнах, мэдээлэх энэ процессыг бас авч явдаг бас мундаг бас баг ажилладаг. Энэ том бүтцийг одоо бий болгох, энэ олон хүмүүсийг нэгтгэхтэй одоо нэг зорилгын даа нэгтгэж байгаа шүү дээ. Яг энэ зүйл бий болох хамгийн анхны одоо түлхэж өгсөн гол одоо тэр зүйл нь юу байсан гэж боддог вэ? Энэ бол гэхдээ нэг талаас бол үнэт зүйлийн тууштай байдал. Үнэт зүйлдээ тууштай байна гэдэг чинь өөрөө нэгсэндээ хүүхд хамгааллын салбар бол ганцхан өдөр хашгираад өөрчлөгддөг салбар биш. Энэ бол тууштайгаар тэгээд зоригтойгоор дутуу байгаа болохгүй байгаа асуудлыг байнга хэлж ярьж энэ дээр бас олон нийтийг мэдлэг ойлголттой болгож олон нийтийг илүү мэдлэгжүүлэх замаар тэгээд урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл ойлголтыг байнга түгээх ийм арга хэмжээнүүдийг тогтмол хийж авах хэрэгтэй. Эргээд энэ зүйл дээрээ үндэслэн түшгэлсэн олон талын туршлага үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлсэн энэ тууштай байдал бол ялчгүй нэг бидний хамгийн том чухал зүйл. Үнэт зүйлээр тогтсон. Тууштай байдал гэдэг нь нөгөө талаасаа болохоор маш олон хүмүүсийг оролцох яг тийм боломж өв талхыг чөлөөтэй нээж өгсөн. Эргээд тэр оролцсоных нь үр дүнд гарсан өөрчлөлт гарч байгаа нөлөөллийг бид нээлттэй бас тайлгнадаг. Эргээд хэн юу өгсөн, хэн ямар хандив өгсөн энэ бүх зүйлээ бас нэг шилэн дансаар хөтлөж олон нийтэд нээлттэй тайлгнадаг. Энэ нь өөрөө бас нэгсэндээ харилцагч нарынхаа нэг талаас итгэлцлийг илүү бий бэхжүүлж явж байсан ийм процессууд бас явж байгаа. Эргээд залуучууд бас энэ үйл ажиллагаанд оролцож явж байхдаа илүү хандлагын хувьд үзэл бодлын хувьд бол бас илүү томорч хүчтэй болж энэндээ илүү ихтгэл үнэмшил өгч дараагийнхаа дэмжлэг тусалцаа эсвэл оролцоогоо илүү бодит болгох тал дээр илүү хүчтэй орж ирсэнийх байх. Тэгэхээр ер нь бол энэ байгаа бүх одоо бүтээн байгуулалтын түүхийн ард бол нэг талаас хүн байсан. Энэ хүмүүс нь зөвл менежменттэйгээр зөв үнэт зүйлийг бариад зөв зохион байгуулалттайгаар бусдыг оролцох бүх боломжийг нээлттэйгээр нь олгож өгөөд эргээд хамтдаа бас энэ нийгмийг өөрчлөх, энэ нийгэм дуу хоолойгоо өргөх энэ боломжийг бий болгож өгснөөр л илүү том үнэт зүйлийг бий болгож одоогийн энэ бас энэ том бүтцийг бий болгоход хүчтэй нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Одоо жишээлбэл нөгөө хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажиллаж байгаа за төрийн байгууллагууд юм уу за эсвэл зарим төрийн бас байгууллагууд бол тухайн хүүхдийн одоо нөгөө хувийн мэдээллийг задруулахгүй гэдэг үднээс мэдээлэл огт гаргадаггүй. За тэр хэмжээгээр нөгөө хийж байгаа ажлаа огт сурталчилдаггүй. За танай давуу тал бол хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр гэхдээ хийж байгаа ажлаа за үнэт зүйлээ зорилгоо ингээд бусдад таниулж чадсан илүү давуу талтай тэгээд ажлууд нь одоо үр дүнтэй болоход нөлөөсөн болов гэж хараад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг яг одоо хийж чадсан тэр
одоо гол нууц нь те юунд байсан бэ? Нэг талаас бол яг манай байгууллагын яг нөлөөлөх одоо яг л нөлөөллийн хамгийн гол чухал зүйл бол бодит байдал, гэрэл зураг тий. За эргээд үүнийг даасан нэг талаас бол баримтат сурвалжлага маягаар нийтлэлүүдийг олон нийтэд дэлгэх, эргээд асуудлыг тогтмол бөгөөд байнга хөндөж илэрхийлж, энэ нь өөрөө ерөөсөө нэгэн өдрийн сенсац хэлбэрээр яваагүй. Энэ бол 8 жилийн түүхэнд 8 жилийн хугацаанд байнга л тогтмол ярьж байсан. Байнга л энэ зүйл дээр анхааруулж байсан, хэлж байсан зүйл. Одоо яг эргээд 8 жилийн түүхийг эргээ харахад дөнгөж эхлэхдээ хүний намаас урьдчилан сэргийлэх, ялангуяа цахин гэмтэргээс урьдчилан сэргийлэх, хүн худалдаалах гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн өгжсэн урьдчилан сэргийлэх мэдээллүүд маань тэр үедээ бол хүмүүс нэг тоогоогүй өнгөрч иж байж болно. Гэхдээ тэр үед л үнэхээр сайн хүн болгон соргог хараа. Тэрийг төрийн бус байгууллагууд нь соргоор хүлээж аваад урьдчилан сэргийлэх бодлого хөтөлбөрүүдэд тусгаад явсан бол одоо яг энэ бүр одоо нийгэмд бүр томоор дэлгэрчээд байгаа энэ хүний наймаа хүн худалдаалах гэмт хэрэг цаашлаад энэ бэлгийн мөчлийн асуудлууд ч гэсэн энэ дээр урьдчилан сэргийлэх хідэн хүүхдийн аймыг аварж болох маш олон ач холбогдолтой байсан байна. Тэгэхээр ер нь бид нар нэг талаас нэг сенсац гэхээсээ илүүтэйгээр иргэдийг бодит амьдрал, бодит асуудлаа хүлээн зөвшөөрөл гэж хэлээд байгаа. Нийгэм чи ийм болчиход байгааг эхлээд та нар хүлээн зөвшөөрснийхаа дараа та энд хариуцлагатайгаар оролцсон. Яагаад тэгэхээр энэ тантай хамаатай асуудал байхгүй. Энэ ерөөсө зөвхөн төртэй холбоотой асуудал, төрийн бус байгууллагатай холбоотой асуудал биш ээ. Энэ бол хүүхд хамгаалал, хөгжил гэдэг чинь ерөөсө тантай энэ нийгэмд амьдарч байгаа хүн болгонтой хамаатай холбоотой асуудал гэдэг дээр л манай байгууллага тууштай ойлголгоо илэрхийлж байсан. Тэрийг бас ойлгуулах гэж бас хичээж яваа. Хүмүүс ийм нийгэмд амьдарч байгаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Нэг л өдөр сенсацийн дараа нийгэм маань ямар өнөөдөр Улаанбаатар ямар гоё гэрэлтэй амнаа цаасарлаа ингээл тайшраал яваад өчтдөг. Гэтэл дахиад 5 хоногийн дараа нэг хүүхдийн амь өнгөрөхөд дахиад нэг 5 хоног шуугаал өнгөрчихөж байгаа. Ийм 5 хоногийн шууганаар хүүхдийн асуудал эмзэгэлдэг иргэд баймааргүй байна. Энэ дээр та байнга анхааралтай, байнга энэ дээр санар сөрөмжтэй байж байнга хэрсүү баймаар байна. Одоо бид нар нөгөө хэрсүү гурвалжин яриад байгаа тийм. Хотгийн ус түгээгч, худалдагч, за тэгэл хуршаал гэж яриад байна. Энэ болгон чинь ерөөсөө нэг талаасаа та нар бүх байрлал дээр л бид нэр ерөөсөө хүүхдийг ажиглаж болох байрлал болгон дээр л гэрхай ажиглагч бай, хэрсүү бай, эргээд энэ дээр зөрөгтэйгээр дуу хоолойгоо илэрхийлдэг бай. Энийг таслан зогсоохын тулд та зөрөгтэйгээр алхам хийдэг бай л гэдгийг уриалаад байгаа гэсэн. Асуудлуудыг одоо шийдэх тэгээ гарц гаргалгаатай тэгээд за нэлээд одоо олон нийтийг хамарсан тийм аянуудыг бол зохион байгуулдаг те. За мөн одоо шилбэл санхүүжилтээ яаж босох уу энэ гэж шин санаанууд маш их цуглардаг ийм байгууллага шиг санагддаг. Тэгэхээр энэ санаануудаа яг хаанаас яаж олдог вэ? Яаж гаргаж ирдэг вэ? Тийм мэдээж бол яг уу манад бол бас харьцангуй бас нөгөө удирдлагын манлал бас нэг талаас бол аягүй өвчтэй. Одоо яг өмнөх удирдлага менежер тэгээд удирдах зүйлийн залуучууд менежер бүгдөө удирдлагын манлал ялангуяа энэ шин санаа гаргах, эргээд нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн ажлууд дээр бол яалтчгүй маш чухал санаануудыг гаргадаг. Эргээд тэрийг нь ажлын алба болон сайн дурын залуучуудтайгаа нийлээд илүү баяжуулах, хөгжүүлэх, тэгээд тэрийг бусад аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагатайгаа хамтраад илүү өргөн хүрээнд хийх боломжийг бид нэр өөрсдөө дандаа бүрдүүлж ажилладаг. Энэ өөрсдөө бидний бас нэг талаас давуу тал болдог. Одоо хуучнаар бол би ч гэсэн одоо яг 2012 оноос өмнө ер нь 9-р ангиас эхлээд би иргэний нийгмийн байгууллагад оролцоо явуулж байсан. Гэхдээ дутагдал юу байсан гэхээр иргэний нийгмийн байгууллага хамтын ажиллагааг зөвхөн төр олон улсын байгууллагаас зүгээр төсөл бичиж санхүүжилт авах, төрийн байгууллагаас бол бас тодорхой хэмжээний төсөөр ч юм уу ямар нэгэн дэмжлэг авах ийм л зорилготойгоор нэг талаасаа бас хамтын ажиллагаа өрнөж исэн. Нөгөө талаас лобби бүлгүүд нь шийдвэр гаргах төвшин нөлөөлөх гэж оролцсон ч гэсэн зөвхөн төрийн бус байгууллагын хүч аягүй бас бага байгаа. Тэгэхээр энэ дээр аж ахуйн нэгж байгууллагын бусад төрлийн хамтын ажиллагааг нэмэгдээд бусад хүмүүсийн оролцоог оруулаад дуу хоолойг нь илүү хүчтэйгээр нийгэмдээ дэлгэж тавих нь өөрөө нэг талаасаа бол энэ иргэний нийгэм гэдэг юм бас утга учир зорилго нь байх гэж харж байгаа. Тэгэхээр тэрийг бас бид нэр арай өөр арга хэлбэрээр ингэж гаргаж ирснээр нөгөө талаасаа таны дөрөвний хэлдэгчсэн төрч дээр иргэний нийгмийн байгууллагчдаар өөрсдийн хийсэн ажиллагаа олон нийтэд мэдээлэл их олон нийтэд бид нар ийм зүйл хийчлээ шүү гэдгээ бас
маш сайн олон нийтэд хүргэж чадахгүй байгаагийн нэг төдөлтэй тал нь бас л өөрсдийнхөө хүрээллээр сэтгэгээд байгаа. Иргэн нийгэм дотроо сэтгэл төр дотроо сэтгэгээд байвал бид нар бас ерөөсөө энэ зүйл хөгжихгүй. Тэгэхээр сүүлийн үед бас яг төрийн байгууллагаас хэд хэдэн чухал амжилттай явсан аянууд байна шүү дээ. Ампрентис ахгуулаад ер нь нийгэм хөгжүүлсэн нэлээд олон аянууд өрнөсөн. Тэгэхээр тэр аянуудын амжилттай болсон нэг зүйл нь бас л хувийн байгууллагатай амар сайн хамтын ажиллагаа өрнүүлээд тэр брейнсторм агуулга мөн чанарыг бас хүчтэй ингэж дэлгэж тавихтаа тэд нар бас илүү анхаарч ажилласны үр дүн гэж харж байгаа. Тэгэхээр хамтын ажиллагаа хэр хэмжээгээр тэлнэ нөгөө талаасаа л өөр нөлөөлөл гэдэг зүйл нь тэр хэмжээгээр бас нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр одоо яг иргэний нийгмийн ялангуяа уламжлалт хийм маяга хэтэрхий их өөрсдөндөө ингээд бүр өөрсдөө хайрцаглаад те ийм болгоцсон олон байгууллагуудаа эдэн байгууллагуудад хайрцагнаас бас гарах хэрэгцээ шаардлага бол маш өндөр байна. Тэгээд хамтын ажиллагааны хувьд бас хамтын ажиллагаагаа солонгоруулна гэж ярьдэн шүү дээ тийм. Тэгэхээр тийм солонгоруулах тал дээр бас иргэний нийгмийнхаа маш их анхаарах хэрэгцээ шаардлага байна. Асуудлаа өмчлөхөн болмоор байна. Эргээд энэ асуудал дээр бодитоор ханддаг болмоор байна. Тэгээд асуудлыг одоо шилбэл юу гэдэг хүүхдийн асуудал гарлаа ийм байна. Гэр бүл хөгжлийн газар гингүүтэл зөвхөн өөрсдөө хамгаалах өнцгөөс ярьдгаа бас болгох хэрэгтэй байна. Үнэхээр тэрэн дээр чи тэр алб эсвэл тэр аж ахуйн нэгж байгуулах алдаа гаргасан уу гэвэл зөрөгтэйгээр бид нар алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд одоо яа засах вэ гэдэг дээр илүү шийдэл ярьдаг байвал бас төрийн байгууллагын хувьд бол бас ахих айгүй том чухал зүйл гэж хараад байна. Ичдийн ууд аян бол 6 дахь жилдээ. Тийм 6 дахь жилдээ. Тэгэхээр хамгийн анхны жилд одоо аяны зохион байгуулж явах үе за одоо ч юм уу эсвэл өнгөрсөн жилдээ харьцуулахад ер нь өөрчлөлт гарч байна уу? За өөрчлөлтийн хувьд бол энэ бол нэг талаасаа олон талын өөрчлөлт байгаа. За ичдийн уут эхэндээ бол эхний 1-2 жил бол үнэхээр энэ бол зүгээр л имзэглэл төдийл болдог байсан. Бид нэр өөрсдөө яг үнэхээр л яг бэлэг тараагаал те. Тэгж явангаа яг нийгмийн асуудалтай яг боддоор өөрсдөө танилцаж эргээд тэрнээсээ цочирдоод эргээд тэрнээсээ сэтгэл зүйн хувьд бас өөрчлөлт орвол ингээл айгүй ингээ хүчтэй нөлөө бид нарт үзүүлж ирсэн. Гэхдээ эргээд тэрнээс ер нь ийм хүнд асуудалтай энэ бүлэг хүмүүс рүү бид нар ер нь яаж нөлөөлөх ёстой юм бэ? Юу хийх ёстой юм бэ? Юу хамгийн бодиттой шийдэл байж болох юм бэ? Энийг нэгсэндээ бид нэр тууштай эрэл хайгуул хийжсэн. Тэгэхээр бараг 4 дахь жилээс эхлээд бид нар энэ ичдийн уутаа энийг хийж эхлэхдээ бид нар нэгсэндээ ичдийн орон төслийг илүү шийдэл болгосон нэгснээ санал болгоод энэ бол нэгснээ хүүхд хамгааллын салбар, хүүхд хөгжлийн салбар дээр хосолмол хэлбэртэй анхны бас нэг юм жишг төвөр бол 17 онд ер нь бол энэ төв бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо л яг тэрнээс улбаалаад дараагийн шийдэл нь бас ичдийн орон 2 төв байсан. Бид нэр хүүхд болгоны хамгаалалтанд авахаас илүүтэйгээр гал гарахаас өмнө өөрийгөө болон бусдыг яаж хамгаалах, тэрнээс яаж урьдчилан сэргийлэхтэй л гэдэг илүү фокусж ажиллах хэрэгтэй гэдэг үүднээс нэг талаас хөгжлийн хөтөлбөр болон хамгаалах хөтөлбөрийг хослуулж одоо илүү хүүхдүүд нөлөөлөх оролцох боломжийг нь бүрнээр нь нээж өгсөн энэ төвийг бол 2 дахь жишг загвар бол гаргаж ирсэн. Тэгэхээр цаашд бол энэ жишг загваруудаа илүү хөгжүүлж автомат хийх, сайжруулах тал дээр бид нэр ажиллана гэсэн. Одоо яг энэ аяныг хийгээд ингээ харж байхад бол нэг талаас бол бид нэр маш олон залууст олон талын нөлөөлөл үзүүлсэн юм байна. Нийгмийнхаа асуудлыг сошиал дээрээс орж сошиалын мэдээллээр нөхцөл байдлыг дүгнэдэг биш. Үнэхээр нийгэм бодитоор ийм байгаа шүү гэдгийг ойлгоцсон мэдэрсэн залуус маш их болчихж эргээд тэр залуус нийгмийн салбартаар гарч ирээд өөрийнхөө салбартаар бас маш хүчтэй дуу хоолой илэрхийлдэг болчихж ядчил өөрөө маш сайн эцэг, маш сайн ээж болчихсон тийм ийм болчихж байгаа болохоор нэг талаас энэ бол бас нэг талаас хамгийн чухал зүйл байна. Бидний дараагийн үе сэтгэлгээний хувьд, хандлагын хувьд хэр сайн өөрчлөгдөж чадна. Тэр хэмжээгээр бас энэ нийгэм уруудахгүй байх нь бас нэг талаас шалтгаална. Тэгэхээр бас нэг талаас бол энэ аян бол яг энд оролцож байгаа гар бие оролцож байгаа оюутан залуучууд энд оролцсон хүмүүст маш том нөлөө үзүүлж байгаа. Нөгөө талаас бид нэр тууштайгаар байнга хамтарч ажилласан бас гэр бүлүүд өөрчлөлт орсон гэр бүлүүд бас байгаа. Одоо ер нь бол анхлал үнэхээр хүнд амьдралтай байж байгаа бид нэр гэр барьж угаал. За ингээд ажил хэрэгтэй ажил олж угаал. За ингээд тодорхой хэмжээний жил алга өвлийн өвөө байдлаар эргэж очингоо айл маань сайжирсан байна уу? Ер нь хэцүү болж байна. Яаж ийж байна? Архины амралтанд орж байгаа гэдэр гэл энэ бүх ажилтнуудаас тухайн айллууд
өөрчлөлтүүд нь ер нь жил болж л ерөөхдөө ажиглагдчихлаа. Тэгэхдээ энэ дундаас тэгтээ бид нар бас олон талын шийдэл асуудлуудыг бас олж авч байгаа. Ер нь энэ хүмүүс ингэж амьдрахад бас юу нөлөөлөд байна вэ гэдгийг бас энэ дундаас бас нэг талаас олж харж болохоор харагдаж байгаа. Нэг талаас бас төрийн хэтэрхий их халамжийн бодлого те тэр хүмүүст хэтэрхий их яг халамж олгох энэ бодлогоноор тэр хүмүүс амьдралынхаа төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр зоригтойгоор тэмүүлдэг тэмүүллийг байнга үгүйсгэж байдаг, байнга алга болгож устгаж байдаг. Нэг талаасаа тэр нөгөө зориг тэмүүллийн дархлааг нь устгаж байдаг ийм бас хортой бодлого бас энэ нийгэмд бас хэрэгжээд байна. Энэ бодлогын хор нөлөө урт хугацаанд бүр ингээд бүр нэг үеэр нь те энэ системд аажмаар уусгаад байна. Тэгээд эннийх нь хор нөлөө нэгсэндээ тэр хүмүүс сэтгэлгээний хувьд энэ зүрх сэтгэлийн хувьд дандаа бэлэнчлэх нөгөө талаасаа бас дандаа буруу зүйл рүү бас алтарч орсон ийм алхмуудыг хийхэд бас хүчтэй нөлөөлөд байна гэдэг ийм бас өнцгөөд бас харагдчихлаа. Тэгэхээр бодлого өөрөө ямар чухал болохыг бид нэр бас одоо бүр илүү ойлгож байна. Бодлого дээр л бид нэр анхаарах хэрэгтэй юм байна. Бодлогоор л бид нэр дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй юм байна. Энэ дээр л бид нэр хүчтэй байр суурь илэрхийлдэг, лобби байдлаар нөлөөлдөг тийм иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж бодиттой том бодлогын санал гаргаж энийгээ батлуулах, нийгэмдээ өөрчлөх, дуу хоолой болгох тал дээр бас төрөөс байгууллагууд бүр нэгт хамтын ажиллагаа эхлүүлэх хэрэгцээ шаардлага бас нийгэмд бол маш их байна. Одоо л ингээ энэ тэнд ингээ жижигэн вантуулс байгуулчихсан юм шиг л тийм. Тэгээд аюу хүчгүй байгаа. Эдгээр нийлээд яг чин сэтгэлээс нийлнэ гэдэг нь зүгээр л хамт суухыг хэлэхгүй шүү дээ. Энэ бол үнэт зүйлээ нэгтгээд ямар нийгмийг хүсэж байгаа. Тэр нийгмийнхаа жинхэнэ том зураглалыг тавиад тэр зураглалаа бодит ажил болгох дээр нь хүчтэй дуу хоолойгоо илэрхийлээ тууштай явах энэ байдал чинь өөрөө хамгийн чухал байгаа. Бид нар яг үнэхээр олон улсын байгууллагын хүсэл зорилгыг биелүүлж яг үнэхээр энэ олон жил хангалттай биелүүллээ шүү дээ. Одоо яагаад бид нэр дотоодынхаа аж ахуйн нэгж байгууллага энэ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа маш том ажлуудыг бодит ажил, бодит төсөл хэрэгжүүлэхэд яагаад чиглүүлээд тэрийг жишг загвар болгох, бодлогод нөлөөлөхөд бас хүчтэй ингэж цэцэг болгох тал дээр ч гэсэн бид нэр яагаад ажиллаж болохгүй гэж бид нар бол яг үнэхээр олон улсын байгууллагуудын зорилгыг зөндөөл биелүүллээ шүү дээ. Тэндээс арайгч л нэг өөрсдийнхөө бодож исэн зүйлийг, хүсэж исэн зүйлийг арайгч л нэг дунд нь шигтгэж оруулж л явж байгаа ш. Тэрнээс дандаа олон улсын байгууллагын хүсэл зориг тулгуурласан төсөл бичээд тэрийг нь иргэний нийгмийн байгууллагууд хэрэгжүүлэгчд бас болцоод байгаа нь нэг талаас бас жоохон дотоод өлмөгийн болоо даа гэж харна. Одоо л яг иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн гэсэн потенциал, өөрсдийн гэсэн туршлагатаараа үндэслээд энэ Монголын хөрсөн тохирсон бас чухал хамтын ажиллагаануудыг эхлүүлээ зоригтой өөрчлөлтүүдийг хийх цаг нь бол бас нэг талаас бол болчихсон л гэж харж байна. Хүчирхийлэлтэй холбоотой ялангуяа юм нөгөө бид нар ч одоо хүний л эмчин тодорхой хэмжээний нэг сэтгэл зүйн хувьд ч юм уу те өөртөө гэмтэл авах ингээд янз бүрийн асуудал тулгамд нь штэ. Гэхдээ одоо тодорхой нэг мөчид за би яг энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг нэг ойлгох ч юм уу ухаарах ч юм уу одоо нэг тийм юм байгаа штэ. Одоо сэтгүүлч нар гэхэд хүнд одоо хүчирхийллийн талаар сурвалжлахаар дараа нь өөртөө маш их хямардаг ч юм уу тэгээд дахиж ингээд сурвалжлахаар аль болох зайлсхийх ч юм уу гэдэг янз бүрийн асуудал тулгарна. Гэхдээ үнэхээр нөгөө сэтгэлийн дуудлагаараа тэр асуудлыг ингээд шийдэх сонирхолтой хүн бол ингээд олон талаас нь тэ суураас нь ингээд ухаал аль болох сурвалжлал ингээд үзүүлэхийг боддог. Яг тэр шиг одоо таны хувьд тэ яг энэ чиглэлээр одоо ингээд олон жил ингээд явж штэ. Яг өдий хүртэл ингээд тууштай явах болсон одоо тэр мөч юу нэг юу байсан бэ? Юунаас болж одоо ингээд миний хувьд ч гэсэн бас яг хүүхд хамгааллыг сонгож ажилласан. Яг мэдээж нэг бүхэл зүйл сонголтын үр нөлөөлөл байгаа юм л да. Тэгээд явсан чиглэл ажиллаж байсан байгууллагуудын бас нөлөөлөл тэндээс олж ирсэн үнэт зүйлээ дагаж явсаар байгаа л энэ зүйл рүү илүү орсон. Гэхдээ энэ зүйл дээр илүү бүр ингээд хүчтэй зүрх сэтгэлээ зориулж ажиллах ёстой юм байна. Энийг бүр нэг номерын үнэт зүйл болгох энэ хүчин зүйл бол нэг талаасаа бас яг л лантон төхөө төрөмс байгууллагатай орж ажилласан цаг хугацаа юм л да. Энэ цаг хугацаанд бол яг нийгмийнхаа асуудлыг бүр яг боддоор нь яг би түрүүн хэлжсэн тэгээ залуучууд ингэж нөлөөлөл үзвэл яг тэр нөлөөлөл бас надад ч гэсэн бас ирсэн л юм гэсэн нөлөөлсөн л юм гэсэн үг байна. Тэгэхээр ер нь
юу гэдэг аал цаазал гээл комент бичиж лайк дарж шеэрлж явахын оронд нэг ч гэсэн нийгмийнхаа асуудлыг таних юм та магадгүй энэ захын дүүргүүдээр яваад үзээрэй. Энэ зүйлүүдээр гэтээ зүгээр ингээд буян үйлчин гэж явах биш те. Үнэхээр та дэд бүтцийн хувьд ямар асуудал байгаад байна? Энэ нийгэмдэр хөгжлийн асуудал ямар асуудал болоод байна? Боловсролын асуудал ямар байна гэдээ ингээ хайгаад үзээрэй. Гэтэл энэ нийгэм маш их доголдол их байгааг та анзаарах болно, харах болно. Тэгээд тэр анзаарсан доголдол зөрчил болгоны чинь үр дүн дээр таны өвгөд өсөж торнож боожно гэж бодохоор та одоо хөнсгөлж ажиллаж эхлэхгүй л бол таны өвгөд энэ нийгэмдэр яг амьдарч эхэлсэн цагаас одоо амьдарч эхлэх цаг дээр та өөрөө магадгүй харамсахгүй те. Нэрээ би чинь залуу байхдаа юу хийж ивэ? Яагаад би энэ хүүхдийн асуудалтай дуу хоолой илэрхийлж байгааг вэ? Ихэнх хүмүүс ер нь аав ээж болсныхаа дараа л ер нь хүүхдийн асуудал дээр хүүхдийн үйл ажиллагаа хүүхд рүү чиглэсэн ажил хийж байгаа хүмүүсийн мөн чанар одоо жинхэнэ өмнө зүйлийг амар илүү ойлгох юм шиг санагдсан. Тэрний өмнө бол тэр хүмүүс надад хамааралгүй л гэдэг үнсгээс авна. Гэтэл үгүй шүү дээ. Тэр хүн та ээж болон та аав болон 5 жилийн дараа таны хүүхэд тэр олон магадгүй хүчирхийлэгч байсан бол тэр хүчирхийлэгчийн хүүхдээ нэг ангид сурах вэ. Эргээд тэрнийх нь золиос хохирогч нь таны хүүхэд болох вэ те. Ингэж бодох юм бол бас нэг талаас энэ гэхдээ хэтэрхий хар бараа өнцгөөс нь харж ийн гэж битгий бодор. Энэ бол яг бодит өнцгөөс нь л сэтгэх юм бол шүү дээ. Бид нэр хэрвээ гарч байгаа бүх зүйлийг хөлөөн жишөөрөөл дуугаа өнгөрөөд авах юм бол тэр өөгшүүлж байгаа л хэлбэр баг. Бид нар нүдэнийгээ айныг урд нь хэлжсэн. Та хүчирхийллийн хажуугаар дуугал өнгөрөөд өгвөл нэг талаас энэ бол хүчирхийлийг дэмжиж байгаа, өөгшүүлж байгаа нэг хэлбэр шууд. Тэгэхээр хүчирхийл хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээр гэж юусоо байх ёсгүй. Ямар ч хэлбэр дээр хаач хинч манай аав юм байна, ээж юм байна, өвөө юм байна, ах эгч юм байна гэдэг тэрийг хүлээн зөвшөөрөх хандлага бол та тэр хүчирхийлэгч дэмжиж байна л гэсэн. Уламжлалт хэм маяг орчин үеийн энэ нийгмийн олон өөрчлөлтүүдийн дундаас маш олон зөрчлүүд гарчлаа. Гэхдээ тэр зөрчил боломдор орчин үеийн залуучууд тэгээ дээрэс нь одоогийн нийгэмч гэсэн бас нэг талаасаа зөв талаас нь яаж хэрхэн нөлөөлөх вэ? Энэ олон зөрчлүүдийг яаж зохицуулах вэ? Энэ олон зөрчлүүдийг яаж даван туулах вэ гэдэг тал дээр ч гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөө мэдээлэл асар их хэрэг дутагдчихж байгаа. Хүмүүс одоо юу гэдэг автор ээжтэйгээ модалцаад байна. Яаж энийг даван туулах вэ гэж зөндөө олон хүмүүс байна шүү. Гэхдээ энэ дээр яг бодтой ингэж даван туулаарай гэдэг бас сайн жишээ кейсүүд бас хангалттай хэмжээний их гаргаж ирээ. Би эргээд бас хэлэл мэдээлэлч гэсэн энэ талын мэдээллүүдээ илүү сайн олон нийтэд хүрэхгүй байгаанаас нэг талаас л хүмүүсийн мэдээллийн дутагдaltaй байдлаас үүдэлтэйгээр асуудлаа улам хүнд болгоод дотроо хатгалаад улам хурц хэлбэрт үргээд бүр болохон байсныхаа дараа л хүүхд хамгааллын байгууллага болон бусад мэргэжилтнүүдэд ханддаг ийм жишг нийгэмдэр бол ялчгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ жишгийг л үгүй ихийн тулд таваас зөрөгтэйгээр бусдаас асуудаг, бусдаас зөвлөгөө авдаг, эргээд мэдгүй зүйлээ асуудаг. Асуудал байгаа бол асуудлыг шийдэх арга зам байж л таараа. Тэгвэл арга замаа та мэдгүй байгаа бол мэддэг хүнээс нь асуух хэрэгтэй. Мэддэг газраас нь олох хэрэгтэй. Бас олдохгүй байгаа тохиолдолд тэрэн дээр нь хэвлэл мэдээлэл бол бусад байгууллагад бас энэ дотоо байгаа зүйлийг нөхөж мэдээлэл оруулж авах хэрэгтэй шаардлага бас байж л байгаа гэсэн. Лантуун тохио төрийн бас байгууллагын одоо тэргүүнээр ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо цаашдаа ер нь яг ямар асуудлыг шийдэх ч юм уу те яг хаашаа янагаа зорж илүү ажиллаж ийн вэ? Таны хувьд одоо жишээлбэл яг үнэт зүйл чинь яг энэ асуудал дээр ямар одоо үнэт зүйл баримтлагдаг юм бүү юм бэ? Яг цааш чиглүүлэх зүйл нэг талаас бол энэ нэг тогтсон систем, энэ нэг тогтсон үнэт зүйлийг илүү батжуулах, бэхжүүлэх тал дээр бол илүү анхаарч ажиллах байна. Энэ бол хамгийн чухал зүйл үнэт зүйлээс огт хазаахгүй байх те. Тэгээд тэрийг илүү дараагийн үе орж ирэхэд ч гэсэн тэр энэ үнэт зүйл яг хэвэндээ байх, эргээд энэ илүү бэхжсэн байх. Энэ тал дээр бол хамгийн түрүүнд анхаарч ажиллах хэрэгтэй байх. Тэгээд миний хувьд ч гэсэн юу гэдэг шинээр тэргүүн боллоо гэд бүх соёлыг үгүйсгэж бас болохгүй. Бүх тогтсон суур нэгсэндээ барилгын фундамыг зүтгэж эргээд фундам руу ортгүй шүү дээ. Тэгэхээр нэгэн ч тогтцсон, баригдсан тэр фундамн дээр ямар барилга барих уу гэдэг нэг талаас одоо яг бидний энэ авч явж байгаа залуучууд энэ үеэр ерөөхдөө бол бас хэмжигдэнэ. Тэгэхээр бид нэг талаас бол илүү энэ соёл, энэ системийг илүү хөгжүүлэх тал дээр, илүү сайжруулах тал дээр, бүр илүү олон улсын түвшинд гаргах тал дээр илүү анхаарч ажиллах ба. Дараагийн чухал яг
нэг зүйл бол мэдээж нийгмийн төвшөнд шийдвэр гаргах төвшөнд илүү дуу хоолойгоо өргөж чаддаг. Тэрэн дээр зөрөгтэйгээр бас яг ялангуяа одоо илүү шийдвэр гаргах төвшөнд дээр бодиттой бодлогын өөрчлөлт гаргах дээр илүү том алхам хийх, иргэний нийгмийн байгууллагуудаа илүү хамтан ажиллагаа хийх тал дээр илүү анхаарах байх гэж л бодож байна. Гэхдээ мэдээж яг бид нар одоо яг биднэрт айгүй сайн хундаан бол биднэрт яг өвлөгдөж ирж байна л да. Одоо яг энэ дараагийн үеийн залуучууд дээр бол бид нар бас нөөбөд зөвлөх хэрэгтэй ийм төрлийн бас байгууллага болчлаа. Эргээд нийгмийн төвшөнд бас үндэсний өөрсдийнхөө яг улсдаа бас хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй ийм бас нийгмийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байгаа дээрээ бас яг энэ зүйлийг идэх оролцоо, санаачлаа, нөлөөлөл гэдэг зүйлийг бас зөв зүйл рүү чиглүүлээд илүү хүчтэйгээр бас дуу хоолойгоо илэрхийлээд явах тал дээр илүү анхаарч ажиллана л гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд мэдээж үүрэгт ажиллаа аваад 7 хоног л ирэхэд болж байна. Тэгэхээр бодох, тунгаах, хэрэгцүүлэх, шинжлэх зүйл бол мэдээж байна. Энэ болгон дээр бас залуу хүний хувьд бас ямар бас шинжилтүүд байж болох уу гэдэг дээр бол мэдээж манай багууд энэ үүрэгт ажлуудаа хариуцж авч байгаа бас энэ дараагийн үеийн залуучууд маань бас илүү бас санаа оноллуудаа хэлэх байх. Тэн дээр илүү хүчтэйгээр ажил хэрэг болгоод ерөөхдөө явъя гэсэн төлөвтэй байгаа да. Хүчирхийллийн талаар за ялангуяа нөгөө хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн талаар хэвлэл мэдээллүүд одоо мэдээлэхтэй ер нь юун дээр анхаарасаа гэж боддог вэ? Одоо жишээлбэл хитрхи хэргийг дэлгэрэнгүй мэдээлэх ч юм уу сэтэл болохоор ийм мэдээллүүдийг бол ингээд за зарим сайтуудад өгж байгаа харагддаг. Тэгээ нөө редакцаас л хамаардаг байх л та гэхдээ одоо тэрийг мэдээлснээр дараа нь үр дагавар нь юу байх юм гэдгээ бодохгүй мэдээлдэг одоо сайтууд бол харьцангуй бас олон харагдаад байдаг байна. Тэгэхээр яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн үед энийг нэг ингээ мэдээчихгүй явдаа гэж бодож ирсэн зүйлс ер нь бас байгаа болов тий тэгвэл хуваалцаач. Тэглэгээ хаа. Ер нь бол сүүлийн үед хэвлэл мэдээлж гэлтгүй сошиал дээр байгаа хувь хүмүүсчдэр ер нь нийгэмдэр олон дагагчтай бүхэн л бас нэг талаас пост бичээд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадвартай болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас яалчгүй нэг ёс зүй гэдэг зүйл яалчгүй байх хэрэгтэй. Нөгөө талаас үр дагавар таны хэлдгээр энэ мэдээ нийтлэгдсэний дараа хинд хэрхэн нөлөөлж тэр нөлөөлөл хинд ямар хохирол учруулах вэ? Яаж тусах вэ гэдэг тэр тусгалыг байн бодож авах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүмүүс тэр тусгалыг ерөөсө бодохгүйгээр нийтэлцдэг. Эргээд дараа нь тэр тусгал нь магадгүй тэр хохирч болсон хүүхэд эсвэл тэр хохирч болсон ээж эсвэл зүгээр л яг ажил үргээ биелүүлж байгаа хэн нэгэн мэрэгчлэлтний сэтгэл зүрэхэд хүчтэй нөлөөлдөг тийм хатгадаг ийм жишээнүүд бас байгаа даа. Тэгэхээр асуудал бол мэдээж байгаа гэдгийг та мэдээлж болно. Гэхдээ асуудлын дараа шийдэл юу байж болох вэ гэдэг дээр л сэтгүүлчид илүү анхаардаг. Тавьсан шийдэл дээрээ хариу өгсдөг, тэрийг бодит ажил болгоход шаарддаг, нөлөөлдөг. Тэгээд илүү тийм нөлөөлөгч байгаасаа хэвлэл мэдээллийн 3 дахь засаглал гэл хамгийн бас хүчтэй засаглалын нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр одоогийн нийгэмд яг тэр хүчтэй засаглалынхаа үр нөлөө тэр хүчийг бас зөв ашиглаж чадахгүй байгаад байна уу да гэсэн дандаа л нэг ахар шахар сенсац хөвсөн тий. Дандаа л нэг сул мэдээнүүдийн араас их явдаг болчихж тийм биш. Үнэхээр яг бодиттойгоор ерэн сурвалжлах сэтгүүл зөвлөлийг хөгжүүлэх бодит асуудлуудыг үндэс суурьтайгаар хөндөд тэрэн дээр бодитоор шийдэл санал боловсруулад тэр шийдлээ бодит ажил хэрэг болтол нь бас шаарддаг нэгдэг ийм бас нэг энэ засаглалын бас тэр хүч маш их дутагдж байна. Тэгээд маш олон иргэний нийгэм байгууллага зөв зүйлийг ингээл хашраал дуугараал гэдэг. Өөрсдийнхөө боломжит цугаараа. Гэтэл тэрийг нь сошиал бол жижигхэн шүү дээ бид нэр сонгуул дээр ч гэсэн харсан тийм. Гэхдээ энэ бүх зүйл дээр хүчтэй нөлөөлж чадах хамгийн том зүйл бол ялч хэвлэл мэдээлэл. Үнэхээр зөв зүйлийг дуугарч байгаа хүн байл хэвлэл мэдээлэл өөртөө санаачлахаар очиод тэрийг түгээдэг, нийтэлдэг, дэмждэг, редакцэн тэрийг анхаардаг, санар сэрэмжтэй байдаг тийм. Энэ болгоныг ингэж анхаардаг. Ийм байвал бас нэг талаас иргэн нийгэм хэвлэл мэдээлэл хоёр хүчтэй хамтрагчулж чадвал нэг талаас шийдвэр гаргах төвшний энэ нөлөөллийн салбарт бол маш хүчтэй бас том өстой яг манай байгууллагын нэршил лантуу мэд тохио хүчтэй ингэж мэдээлэл өгч чадах
ийм бас хамтын ажиллагаа бас суулна бол байгаа. Тэгээд энэ өгүүлэгцээр л байгаа. Өнөөдрийн подкастаар за миний бас асууж амжаагүй тэгээд хэлхийг одоо хүсэж байгаа тийм зүйл байвал бас хэлэх боломжийг олгож байна. Магадгүй яг бид хоёрын яриг сонсож байгаа 20 настай залуу бүсгүй магадгүй ээж аа болоогүй 30-тай залууч гэж магадгүй хинч байж болно. Хүүхдээ алуугүй юм шүү гэж нэг талаас хойш суух тийм. Энэ хүүхдийн асуудал одоохондоо надад хамаагүй гэж бити бас хойш суугаарай. Нөгөө талаас бидний яриг сонсоод сууж байгаа аав ээжүүд та бүхэн зөвхөн л миний хүүхдийн асуудал гэдэг энэ бас бодлоо одооноос эхлээд авч хаяарай. Хүүхдийнхээ асуудлыг ахуйн хэмжээнд сэтгэдэг, ахуйн хэмжээнд харддаг одооноос эхлээд болох хэрэгтэй. Хүссэн үсээгүй таны хүүхэд том болно. Нийгэмд харилцаанд орж ирнэ. Эргээд энэ олон гэмт хэрэгүүд, энэ олон нийгмийн харилцаанд орж байгаа энэ олон эрсдлүүд таны хүүхдээр ч гэсэн ирэх цаг ирнэ. Та тэрийг байнга бодож таны дэргэд орчинд чинь аюул хүүхдийн тоглоомын талбайд эрсдэлтэй бүсэвэл тэрийг дуу хоолойгоо хэлээд засуулцдаг, гяс алуу болгочдаг тийм. Үнэхээр хүүхдэд аюултай тийм бүх зүйл байвал тэрэн дээр маш сайн санаар санамжтайгаар бодтойгоор дуу хоолой илэрхийлдэг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэд хүүхэд ирээдүй биш. Хүүхэд яг одоо цагт нь та анхаарал тавих хэрэгтэй. Хүмүүжлэлт нь, боловсролт нь, хайр халамж хүртээж чадж байгаа юу? Та хүүхдээ яг одоо сонсож чадж байгаа юу? Яг одоо ярилцаж чадж байгаа юу? Яг одоо хүүхдийнхаа хүмүүжил боловсрол та юуг анхаарсан юм? Хүүхдийнхээ амьдрах нийгэм та хэр санаа зовдгийг энээс л ирэхэд эхэлнэ. Хүүхэд бол хэрвээ бид нэр хүүхдээ одоо цагт сайн анхаарал тавьж чадаагүй бол магадгүй 5 жил, 10 жил, 20 жилийн дараах нийгмийг шүүмжлэх хэрэг биднэрт ер нь бол байхгүй байхгүй. Яагаад тэгэхээр та энэ дээр хариуцлагатай иргэн байгаагүй, оролцоогүй. Бид нэр хүн бай гэж хэлээд байгаа. Хэнийг хэлээд байгаа? Иргэн болгон хүн болгоныг л хэлээд байгаа. Энэ айхтар философи асуулт биш те. Энэ бол зүгээр л та хариуцлагатай иргэн байгаа ч л гэж товчхондоо хэлж байгаа нэг зүйл. Хариуцлагатай иргэн байна гэдэг чинь гэрхаа байна, хэрсүү байна, юу буруу вэ, юу зөв вэ гэдгийг ялгадаг, салгадаг байна. Эргээд ямар ч асуудал зөрчил гарсан тэрэн дээр чимээг хөнгөрөөд явах тийм ёс зүйгүй байх бах. Тэгэхээр энэ дээр байнга дуу хоолой илэрхийлдэг. Ийм л бол иргэн хэр их сайн чадвар чинь ухаантай байна, хэр хүнлэг байна тэр хэмжээгээр бид нэр эрх мэдлэлээр шагнал тавих бүрэн боломжтой. За өнөөдөр ирж ярилцсанд маш их баярлалаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарт бид Лантун дохио төрийн бас байгууллагын тэргүүн за Ганбаярыг үрж ярилцлаа. Тэгэхээр хүүхдийн эсрэг одоо хүчирхийллийг төвчдөггүй за энэ талаар мэдээлдэг ийм хүн байгаасай. Тэгээ хүн болгон за ийм хүн байгаасай гэж одоо бодоод энэ удаагийнхаа дугаарыг бас хийлээ. Тэгээд сонсогчд маань бас хүүхдийн эсрэг хүчирхийллийн шалтгаан нь юу юм? За бид юу хийвэл одоо хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл буурах юм бэ гэсэн бас нэг ойлголтыг авч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд анхаарлаа хандуулаад энэ хүртэл сонссон танд маш их баярлалаа. Маш их баярлалаа.